За сайн байцгаана уу? Та нартай орой мэндийг хүргэе. Номтой болог пэйж хуудасаас Мишка миний би та нартай өнөөдөр мэдчилж байна. За маш удаан хугацааны дараа сүнслэг сэдвээр лайв хийх болсондоо маш их баяртай байна. Өнөөдөр та нартай бүр зориудын цагийг гаргахын тулд маш олон зүйлүүдийг амжуулж байгаад энэ цагийг гаргаж байна. За яагаад вэ гэх юм бол одоо ингээд 47 цаг ирж байна. Тэгээ эмэгтэйчүүдтэйгээ зориулаад эмэгтэйчүүдтэй нэг юм шивнээ те зөвхөн хоорондоо ингээд нэг бидний шин чанар эмэгтэй хүн гэдэг зүйлд сүнслэг чадвараараа ийм чадрууд биднэрт байдсан байна гэдгийг сануулад хамтдаа ярилцаа та нартаас урам зориг өгөхөөс гадна над дээр энерги үзлэгт орохоор орж ирдэг эмэгтэйчүүд маань ихэрхийлэхтэй ихэвчлэн би ингээд эмэгтэйлэг энерги гэж юу байдг юм бэ? Хэрхэн яаж эмэгтэйлэг энергитэй болох вэ гэх мэтчлэн сэдвүүдээр их асуудаг. Ер нь энэ асуулт аюул болоодод давтагддаг учраас мэдээж нийгэмд маш олонгоо үзэсгэлэнтэй гоё эмэгтэйчүүд энэ сэдвүүдээр мэдээлэл оруулдаг байх эмэгтэй хүн байх талаар би бол мэдээж өөрийнхөө онцлогоор буюу сүнслэг талаас нь та нартайгаа ярилцсанаа гэдэг ярилцж байгаагаар арай л онцлогтой байд юм болоо гэж боддог. Тийм учраас таны амьдралын адал явдал сүнслэг энергитэй эмэгтэй хүн яаж нөлөөлдөг, эмэгтэй хүнд ер нь энерги ямар одоо урсгалууд байдیں۔ Бид нар ер нь юугаа мэдэхгүй явж байгаа, юугаа мэдвэл энерги урсгал маань анхаарал маань илүү их төвлөрөх вэ гэдэг сэдвээр та нартайгаа шивнэлтэй гэж бодоод ингээд өнөөдрийнхөө лайвыг эхлүүлж байна. За тэгээ надтай хамт байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дөнгөж үзэж байгаа, анх удаа үзэж байгаа хүмүүстээ өөрийгөө танилцуулъя гэж бодож байна. За намайг номтой болог пэйж үзсэн модератор админ Мишка гэдэг юм аа. Би ярих бясалгал, бичих бясалгал, намасте тарны групп гэх мэтчлэн сүнслэг сэдвүүдээр онлайн хичээл хийдэг. За аура энерги үзэж амьдралын код гаргаж тухайн хүн тухайн төвшөнд ямар энергийн баланс дээр явж гин тэр энергийн балансаас ямар эрчүүч авч болох уу, юугаа засаж залруулж болох уу гэдэг мэдээллүүдийг өгдөг юм хүн байгаамаа. Тэгээд энэ сүнслэг ажил гэж өрн би өөрөө нэрлэдэг, сүнслэг зам гэж нэрлэдэг. Энэ сүнслэг зам, энэ сүнслэг ажиллаараа нийгэмдээ ажиллаа хийгээд сургалтаа боловсруулад мэдээлэлүүд өгөөд ингээд явдаг. За тэгээд би өөрийнхөө номтой болог пэйж утсаараа дамжуулан сүнслэг сэдвүүдээр ингэж лайв хийдэг. За энийг бол яг сүнслэг хичээлүүд гэж нэрлэдэг байгаа. Миний онлайн хичээлүүдэд хамрагдсан болон миний бяцлаглалын танхим хичээлүүдэд хамрагдсан хүмүүс маань багшаа хэмээн хүндэтгэн намайг дууддаг байгаа. Тэг анх удаа үзэж байгаа хүмүүс байвал за ийм утга учиртай лайв явагдаж байгаа шүү гэдэг та нартаас тайлбарлаж хэлье гэж бодлоо. Ганцхан эмэгтэй хүн ч гэлтгүй ер нь ирчүүд маань ч гэсэндээ эмэгтэй хүн өөрөө ямар бодгол юм бэ? Ямар шин чанартай, ямар онцлогтой юм бэ гэдгийг сонсоод мэдээд орчвол бас нэгийг ойлгож хоёрыг тунгаах юм болов уу гэж бодож байна. За анхааруулаад хэлэхэд миний энэ ярьж байгаа зүйлүүдэд зөвхөн дэлхийн үнэн те туйлын үнэн, эцсийн үнэн гэсэн зүйл байхгүй. Та ярианаас маань авах зүйлээ аваад гоё туслаг хандаад те шимс үсгийн охийг нь ингээд шүүж аваад өөрийнхөө мэддэг сурсан өөрийн амьдралын туршлага дээр болсон үйл явдал дээр нэмээд холиод сүлээд ингээд яваарэ гэж та нартаа захиж сануулж хэлмээр байна. Гол сэдвүүдэд орохоос өмнө за тэгээд мөн хэрвээ миний яриа сонсогдохгүй болчвол комент байдлаар надад хэлээрээ анхааруулаарай. Би Bluetooth-тэй микрофон ашиглаж байгаа учраас магадгүй бас цэнгэн дуусах юм ямар нэг юм тохиолдож магадгүй магтаас гайгүй хаа бэлдээд нэлээд сайн цэнгэлж аваад орж ирж байгаа. За ингээд хэдүүлээ гол сэдвүүдэд орох уу. За ингээд
цэцэг бүхэн дэлгэрдэг гэдэг үгээр би өнөөдрийнхөө сэдвийг эхлүүлэе гэж бодож байна. Юу гэсэн үг вэ гэхээр энэ дэлхийн ертөнцийн маш олон төрлийн цэцгүүд байгаа. Сарна цэцэг, за шар цэцэг, ягаан цэцэг, багваахаа цэцэг, хонхон цэцэг гэл тэ. Гэвтэл бүгдөө одоо нийтлэг мөн чанараараа бол цэцэг гэж явж байгаа ч гэсэндээ тухайн дээр цэцэг бүхэн ямар нэгэн байдлаар ургасан бол хизээ нэгэн цагт дэлгэрэх нь тодорхой байдаг. Түүнтэй адилхан эмэгтэйлэг энерги гэдгийг цэцэгтэй адилгаж яриул илүү ойлгомжтой байх юм болоо гэж бодож байна. Та хэрвээ эмэгтэй хүн болж төрсөн бол хизээ нэгэн цагт дэлгэрэх нь энерги урсгалаа өөрөө өөрийнхөө урсгалыг өөрөө нээж өөрөө өөрийгөө засаж залруулж өөрийгөө эмчлэх нь бол тодорхой байдаг. Эмэгтэйлэг энерги гэдэг бол ус шиг энерги байдаг л да. Ус гэдэг бол цэвэр ариун бүх зүйлийг угаадаг, шинчилдэг, өөрчилдөг, одоо бохирдлыг цэвэрлэдэг те. За биднэрт амьдралын минь одоо амьдралын урсгалыг бэлгэлж яадаг юм энерги байдаг учраас биднэрт нэг юм алдаа байд юм байна л да. Юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэй хүн анх төрөхдөө ерөөсө баг хахаас нь л далд тухамсарт нэг юм хотол ихтгэл уламжил буюу буруу ойлголтуудыг өгөөд байдаг. Юу вэ гэхээр эмэгтэй бол одоо маш их зовлон мэдэрнэ те, хүүхэд төрүүлнэ, 9 сар тэн, за тэгээ хүнтэй сууснийхаа дараа ийм сэтгэл зүйн асуудлуудыг мэдэрнэ. Амьдралын хувьд бодит амьдралын хувьд бол үнэн бид бүхэн маш олон зүйлүүдийг туулаа явж байгаа. Гэтэл сүнслэг энергийн хувьд бол бид нар яг л эмэгтэй хүн мэдрэх ёстой, туулах ёстой, ойлгох ёстой бүх зүйлүүдээ туршаад мэдээд тэр болгоноосоо дахин төрөх боломж биднарт байдаг юм байна. Юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэй хүн зөвхөн ээжээсээ нэг удаа төрөөл эмэгтэй хүн болчихж байгаа гэсэн үг биш юм байлээ. Амьдралынхаа туршид маш олон зүйлүүдийг олж мэдснийхаа дараа эмэгтэй хүн бол өөрийгөө дахин төрүүлдэг, сүнсээ дахин төрүүлдэг. Тэгэхээр бидний засах ёстой хамгийн ихний ойлголт бол эмэгтэй хүн зовдөг, хэцүү зүйл туулдаг, тэ эмэгтэй хүн төрдөг, эмэгтэй хүн сарын мөчлөг ирдэг гэх мэтчлийн энэ буруу ойлголтуудыг халж хайжээж бид нар би чи эмэгтэй хүн юм байна штэ, би эмэгтэй байдгаал юм байна штэ. Энэ шин чанарууд маань дандаа шинжлэгдэж, өөрчлөгдөж, дахин дэлгэрэх боломжийг бид нарт олгодсон байж таг гэдэг хамгийн ихнийхээ сүнслэг энергийн ойлголтыг авах нь зүйтэй юм байлээ л дээ. Яагаад вэ гэх юм бол эмэгтэй хүмүүст маш их эрч хүч байдаг, маш их эрч хүч. Яагаад вэ гэвэл энерги урсгал буюу цусны бодис солилцоонд байнга шинжлэгдэж байдаг. Сар болгон бид нар бохирдлоо өөрийн тэр автоматар гэдэг шиг те байгаль их буюу амьдралын зам яс бидний бэлгэлсэн учраас бид бүхэн бохирдолтой энерги буюу өөрийнхөө цусыг шинжилнэ гэдэг чинь одоо маш том үйл авахгүй те. Хэр орогтой хүн одоо эрэгтэй байдгаал бол цусаа шинжлэх боломжгүй байдаг байхад бид нар ингээд бохирдлоо гаргана, шин цусаар өөрийгөө сэлбдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сүнслэг утга учир, сүнслэг амьдралын үед юу гэсэн үг вэ гэхээр та дахиад шинээр төрөх боломжтой шүү. Энэ сар болгон та төрөх боломжтой шүү те. Шинээр өөрийгөө төрүүлж амьдралдаа гинтийн өөрчлөлтүүдийг оруулж ирээрэй гэдэг ийм бидний боломж гэх юм уу? Маш гоё амьдралын час хийсэн боломж буюу маш гоё одоо амьдралаа илүү урам зоригтой эхлэх, биеэ одоо шинээр төрүүлж өсөн төлжүүлэх боломж юм байлээ л те. Цус гэдэг сэдвийн талаар би өмнө лайв хийжсэн. Цус гэдэг бол ерөөсөө бидний ДНК, бидний одоо маш олон эд тэр дотор байдгаас гадна бидний эрч хүч ерөөсөө цустай холбоотой. За мөн бидний цуснд маш их мэдээлэл сүнсний ур чадрууд хадгалагдсан байдгаа гэдгийг бол та нартай хэлжсэн. Тэгэхээр цусаа шинжлэх боломж нь бидэрт өөрөө хангагдсан байна гэдэг нь бид нар өөрөө хүслээ шинээр бий болгох боломж нь өөрөө биднэрт хангагдсан байна гэсэн үг юм байлээ. Тийм учраас хамгийн ихний ойлголттой та хэрвээ охинтой бол, та хэрвээ эмэгтэй дүүтэй бол, та өөрөө эмэгтэй хүн бол хамгийн эхлээд бид нар сарын мөчлөг ирж байгаагаасаа ингээ өвдөлт зовөр ч юм уу янз бүрийн зүйлүүд авдаг. За тэндээс шалтгаалаад бид нар эмэгтэй яагаад ингэ зовдсон бэ гэдэг энэ буруу мэдрэмж, буруу командыг өөрсөндөө өгчдөм байлээ. Гэхдээ энийгээ баяр болгож, энийгээ шинжилтөө одоо бие махбод буюу бодис солилцоонд минь юу болоод байгаа, сүнслэг мэдрэмжинд маань юу болоод байгаа гэдгээ эсрэгээрээ харж чадах юм бол бид нар бол маш их одоо туйлдсан энергиудыг гаргаж ийн гэсэн үг байхгүй. Нөгөө эмэгтэй хүн гомддог, нөгөө шархалдаг, нөгөө амьдралаас өөрийгөө дахин төрүүлж чадахгүй амьдралын ачаал гэдэг юмд ингээд түүртэд ирэхээрээ туйлдчихдаг тий. Тэгээ туйлдаад ирэхээрээ юуг ойлгочдөг вэ гэхээр тэр нэг жижиг шажиг буюу өөрсдөө шинжлэх боломжоо зовлон юм байна, дарамт юм байна, өвдөлт юм байна, ямар хэцүү ингээд ойлгочдөг. Ингээд ойлгочхороо өөрийнхөө адал явдалтай, хүсэл тэмүүлэлтэй байх энергиудыг хаачаар энерги урсгал нь хаагдаад үргэлж ирчүжтэй, гал цагтай, гэрэл гэгээтэй байх боломжуудаа бид нар өөрсдөө хаачдсан байлээ л дээ. Тэгэхээр нийгэмд ер нь бол эмэгтэй хүн гэдэг ойлголтоо маш зөв зохистой, суурийг нь зөв тавих хэрэгтэй юм байлээ. Байшин барих гэж байгаа бол таны суурь батбыг байх хэрэгтэй гэдэг шиг та нэгэнтээ ингээд төрөхөдтэй эмэгтэй хүүстэй төрөөд хүсэл эрмэлзэлтэй эмэгтэй болчихсон бол та өөрийгөө өдөр бүр, сар бүр, улирал бүхэнд ер нь үзэж тулж байгаа амьдралынхаа мэдрэмж мэдлэг бүхэндээ дахин шинээр төрүүлнэ гэдэг нь бол маш том илэрхийлэл, маш том адал явдал, маш том шин арга зам юм байна. Бид нар үргэлж ярьдаг те амьдралаа шинээр өөрчлөхөөс өчигдөрхөн хүртэл надад орж ирсэн эмэгтэй маань
Би ингээд эмэгтэйлэг энерги алдмааргүй байна. Эмэгтэйлэг энерги хөгжүүлмээр байна. Яаж хөгжүүлэх вэ яриад байдаг. Тэгэхээр эхлээд эмэгтэй хүн гэж юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Эмэгтэй хүн гэдгээ юу гэдгийг ойлгоод давуу болон сул талаа ялгаад өөрт байгаа давуу талуудаа анхаарлаа хандуулснаар бид нар эмэгтэйлэг энергийн талаар ярих боломжтой болно. Ингээд эмэгтэйлэг энергийн талаар ярихаар өөрчлөлт, шинжилэлт хэрхэн яаж дахин төрөх юм, ухамсар энерги хэрхэн яаж шинжилэх гэдэг ойлголтууд орж ирнэ. Энэ ойлголтууд орж ирсний дараа нөгөө гол асуудлууд болоод байгаа амьдрал шийдэгдээгүй асуудлаа шийдэх хэмжээний эрч хүч, урам зориг энэ амьдралд гарах өөрчлөлтүүдийг хэрхэн яаж хүлээж авах юм, зовлон байвал яаж хүлээж авах юм, жаргал байвал яаж хүлээж авах юм, энергийн гацалтуудаа хэрхэн яаж ташуулдах вэ, хэрхэн яаж дэмжих вэ гэдэг асуудлууд яригдана гэсэн үг. Тэгэхээр хамгийн эхлээд яг одоо надтай хамт байгаа хизээ нэгэн цагт энэ бичлэгийг үзэх бүх эмэгтэйчүүдэд зориулаад та эмэгтэй хүн болж төрсөндөө баярлдаг уу гэдэг асуултыг асуумаар байна. Мэдээж хэрвээ баярлдаг бол маш сайн байна те. Өөрийнхөө энерги урсгалыг та туйлдуулахгүй байхыг хичээж гин. Гэтэл та эргэлздэг эсвэл давуу талаа олж харж чадахгүй. Та толинд харсан чинь эмэгтэй хүн гэдгээ мэдрэхээ болцсон. Эмэгтэйлэг харагдахаа болцсон, ялдан байхаа болцсон, урсгасан энерги буюу бүтээлийн энергиудыг хаачсан маш их туйлдсан юм шиг мэдрэмжтэй байгаа бол таны аялал хаана явж ийн вэ те? Та яг одоо юу хийх ёстой юм бэ гэдгээ дахин санах ёстой гэсэн. Юу вэ гэхээр хэрвээ танд ийм мэдрэмж төрж байгаа бол танд өөрчлөлт буюу дахин төрөлт хэрэгтэй байна гэсэн. Яаж вэ гэхээр мэдээж гол асуудал буюу шийдэгдэх асуудлаа бид нар шийдэх нь зүйтэй. Юу вэ гэхээр хамгийн эхлээд толинд хараад өөрийгөө эмэгтэй байдлаар эмэгтэй хүн шүү дээ би чинь гэдэг байдлаар хандах хэрэгтэй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр толь бол таны тусгал байгаа шүү дээ. Тэгэхээр та тэр толинд харж байгаа эмэгтэй танд таалагдхаа болцсон, танд гоо үзэсгэлэнтэй харагдхаа болцсон байна гэдэг нь таны сүнсний тусгал яг л тийм уйтгартай, гунигтай, зовлонтой, туйлдсан болцсон байна гэсэн үг байхгүй юу? Гэтэл эмэгтэйлэг энергийн шин чанаруудын талаар хэдүүлээ ярил л та тий. Эмэгтэйлэг энерги гэдэг бол урсгах энерги юм байна л да. Яг усны урсгал шиг ямар нэгэн ямыг цэвэрлдэг, бохирдлыг өөрчилдөг, шинчилдэг тий. Дандаа нь урсна гэдэг чинь дотроосоо боргилж идэг, ундарж идэг, хизээч дуусахгүй гэсэн үг байхгүй юу? Хизээч мятаршгүй, цацшгүй тийм энерги гэсэн. Тэгэхээр эхлээд урсгах энергиудаа олж харах хэрэгтэй. Түүний дараа яг одоо таны амьдралд тохиолдсон, өнгөрсөн амьдралд тохиолдсон бүх үйл явдлуудыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би эмэгтэй болж төрснөөрөө ийм зовлон, ийм сэтгэлийн шаналл, ийм гомдол мэдэрсэн гэж бодож байгаа. Таны амьдрал таагүй зүйл өнгөрсөн тохиолдож исэн. Тэр нь эмэгтэй хүн гэдэг хүүстэй чи холбоотой бол эхлээд түүнийг хүлээж авах хэрэгтэй. Эмэгтэй болсноороо тийм зүйл мэдсэн юм уу? Тийм зүйл туулсан юм уу? Эсвэргээрээ та дахин төрөх учраас танд дахин төрөх боломж байгаа учраас амьдрал дэлхийн ертөнц таныг тийм зүйлийг туулахад хүргэсэн юм уу гэдгээ ингээд ухамсарлах хэрэгтэй юм байлээ. Ингэж хүлээн зөвшөөрснөөр амьдрал намайг дахиад дамжуулах гэж дахиад өөрчлөх гэж ийм зүйлийг мэдрээ цаашаа урсаараа гэдэг бэлэгдлийг өгөхийн тулд би өөрийнхөө нэрээр бол хүн төрөлхтний нэрээр бол зовлон гэж нэрлэдэг байгаа. Сүнслэг мөн чанараар бол ухаарл гэж нэрлэдэг байгаа. Энэ үйл явдлууд миний амьдралд тохиолдсон юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байлээ. За түүний дараа бид нар эмэгтэйлэг энерги дотор мэдрэх гэдэг мэдрэмж байна л да. Бид нар аливаа зүйлийг эрэгтэй өнөөс ч илүү мэдэрч чаддаг. Хүний зүрх сэтгэлийг гаднаас нарагдаад тэр хүн ямар одоо энергитэй явж байгааг, сэтгэлийн ямар асуудал байгааг, дэлхийн ертөнц одоо байгаль цэцэг навч амьтаа бүхнийг хараад бид нар хайрладаг тий. Мэдрэмж гэдэг мэдрэхүү илүү өндөр байдаг. Тэр мэдрэмжээ илүү мэдрэх хэрэгтэй юм байлээ л дээ. Гэтэл та асууя л та. Жишээлбэл та мэдрэмж тань сулраад өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсгоо болоод хайрын мэдрэмжийг мэдэрч чадахгүй байгаа бол та нөгөө эмэгтэйлэг энергийнхаа мэдрэх гэдэг мэдрэмжийг алдагдуулсан, одоо зэврүүлсэн, бүдгрүүлсэн, одоо итгэхгүй болгоцсон байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр юмд ингээд сэтгэл хөдлөлтөй хандаад, эмоцтой байгаад, илүү гүн мэдрээд, хайрчгүй мэдрээд, эрэгтэй үнэгчгүй мэдрээд, өөрийнхөө амьдралчгүй мэдрээд байгаа нь та эмэгтэйлэг энергитэй эмэгтэй байдгаал, эмэгтэй хүстэй төрсний чинь таны давуу тал буюу таны шин чанар гэж ойлгож болох нэ. Тийм учраас нөгөө илдэг штэ тэ нийгэмд битгий амар эмоцтой байгаад байл та. Битгий амар хитрхи эмзэг байгаад байв. Үгүй юу гэсэн үг вэ? Бид нар цаанаас эмзэг байх гэж төрсөн юм а тий. Бид нар цаанаас эмоцтой байх гэж буюу сэтгэлийнхаа мэдрэмжийг урсгах гэж төрсөн юм а. Эмэгтэй байдгаал гэдэг чинь угаасаа өөрийн гэсэн давуу тал болон сул талтай л байж таараа штэ. Тэгэхээр давуу талаа мэддэг, сул талаа застдаг байх нь бидний дараагийн сүнсний аялалд одоо маш олон хийх үйлдэлүүд болж өгж байгаа гэсэн үг юм байлээ л дээ. За ингээд мэдрэх энергийнхаа талаар мэдрэмжтэй байх хэрэгтэй юм байна. Аливаа хүнд мэдрэмж байж эмэгтэй хүн болж байгаа юм байна би гэдгээ мэдээд ойлгоод авчлаа. Түүний дараа эмэгтэйлэг энерги гэдэгт юу ордог вэ гэхээр бүтээх чадвар ордог.
Та хэрвээ анзаарч харсан бол энэ дэлхийн ертөнцийн дээр байгаа барилга, байшин, санал, санаачлаг бүхэл зүйлийг эрэгтэй хүмүүс барьж байгуулдаг боловч эмэгтэйлэг энерги өөрөө бүтээдэг, санаачилдаг, мэдэрдэг. Энэ өнгө нь ийм байвал, энэ өнгө нь энтэй зохицуул, энийг эндээ тавьчуул гэл та одоо ингээл орон байртаа нүүхэр бол нөхрүүдтэй нь асуудаг үсттэй те. Ханаа хайраа энэ тавилгыг хаана тавих уу те? Энийг хаана босгох уу? Би энэ буйдыг хаашаа тавих юм бэ? Тавих юм уу, тавихгүй юм уу гэж асуугаад байдаг шүү дээ. Яагаад тэгж асуугаад байгаа юм гэхлээр эрэгтэй хүнд адилхан оюун майнд тарих байхгүйдээ асуугаад байгаа юм биш. Эсвэргээрээ та бол өөрөө бүтээх энерги учраас танаас асуугаад байгаамаа. Тийм учраас би чинь бүтээх ёстой шүү дээ, тэ. Би чинь гэрээ бүтээх ёстой шүү. Би өөрийгөө бүтээх ёстой шүү. Би энэ хань ижлээ бүтээх ёстой шүү. Би өөр хүүхдээ бүтээх ёстой шүү гэдгээс санаж байгаа эмэгтэй бол өөрөө өөрийгөө алдаагүй, өөрөө өөртөө хайраар хандж байгаа, өөрийнхөө амьдралын урсгалыг дамжуулж чадж байгаа, сувгуудаа нээж чадж байгаа гэсэн үг юм байлээ л дээ. Тэгэхээр би танаас асууя. Та сүүлийн үед юу бүтээсэн бэ? Гэр орноо шинээр бүтээж чадсан уу? Өөрийгөө шинээр бүтээж чадсан уу? Амьдралдаа тохиолдож байгаа үйл явдлаасаа би нэг ийм эмэгтэй байна. За би гэдэг нэг ийм Мишка гэдэг ийм эмэгтэй байна гэд та өөрийгөө одоо бүтээж чадж байгаа юу те? Энийг асуумаар байна. Түүний дараа зөөлөн байх хүч. Зөөлөн байх хүч гэдэг нь бурхан ертөнц ингээл эр эм хүүсийг ин ян арга бэлэг энергийг хуваарлж явахдаа зөөлөн байх хүчийг бидэнд өгсөн юм байлээ л дээ. Тэгэхээр эмэгтэйлэг энерги гэдэг бол цаанаасаа л зөөлөн, уйхан, ялдан байх ёстой юм байлээ. Энэ нь бол хийх энерги биш, эсвэргээрээ байх энерги гэсэн. Бид нар ямар нэгэн зүйлийг хийгээд үлдэх гэхээсээ илүү энэ дэлхийн ертөнцийн байх ёстой гэсэн үг байхгүй юу? Байгаа учраас бид нар байгаа учраас гэр бүл байгаа, бид нар байгаа учраас дараа дараагийн хүүхдэд төрж байгаа, бид нар байгаа учраас энэ дэлхийн ертөнцийн амьд байгаа, бид нар байгаа учраас дэлхийн ертөнцийн 8 тэрбум хүн бүрэлдэн бий болсон юм аа. Тийм учраас яалтчгүй бид нар бүтээх энерги, яалтчгүй бид нар мэдрэх энерги, яалтчгүй бид нар хүлээн авах энерги, яалтчгүй бид нар зөөлөн энерги байгааз. Тэгэхээр энэ сэдвүүдтэй буюу энэ санал олгож байгаа сэдвүүдтэй та нар маань бол нэг одоо маргалдахгүй ах гэж би бодож байна. Урсгалын тухай яриа л да. Эмэгтэйлэг энерги бол ус шиг энерги гэж түрүүн би дурдсан. Хаана зай байна тийшээ л урсч идэг тий. Хаана хайр байна тэнд урсч идэг. Хаана хаалт байна тэнд урсч идэг. Тэгэхээр та өөрийгөө хаацсан, урсгаа болцсон, шинжилгээ болцсон, дахин шинээр төрж чадхаа болцсон байна гэдэг бол та эмэгтэйлэг энергийнхаа урсгалын шин чанарыг хаацсан буюу урсаж чадхаа байгаад бүглэрчгсөн гэсэн үг. Тийм учраас эмэгтэй хүн гэдэг чинь зөвхөн ээжээсээ төрөл амьдрал нь дуусчих байгаа гэсэн үг биш юм байлээ л дээ. Бид бүхэн өсвөр насндаа эмэгтэйлэг гэдгээ таньж мэдж байхдаа шинээр дахин төрдөг. Сүнслэг одоо мэдлэгийн хувьд те. Түүний дараа хүнд дурлаад, хүнд хайртай болоод, хайрын мэдрэмжийг мэдэрч байхдаа дахин шинээр төрдөг. Энэ үед бол бүх үндсэн үрдүүд итгэвчл нэмэгддэг. Өөрөө 7 хүртэ удирдах чаддаг, өөрөөсөө иж идэг бүтээж чаддаг, хайртай хүнийхээ төлөө, хайрынхаа төлөө маш олон алхмуудыг хийж чаддаг. Амьдрал дээр иж идэг жинхэнэ тэр үед л та бүтээж чадна гэсэн үг. За түүний дараа бид нар гэрийн одоо хань ижил болох үедээ те хүний эхнэр болох үедээ дахин шинээр төрнө. Энэ шинээр төрнө гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр майндын хувьд, үзэл бодлын хувьд, үйл явдлын хувьд өмсөн зүйлсэн тагаа уртал та өөрчлөгдөх ёстой гэсэн үг байхгүй юу? Та анх төрсөн анх өөрийгөө одоо өсвөр наснаа ямар эмэгтэй байна гэж таньсан. Түүн насан туршдаа тийм байна гэсэн үг биш. Яагаад гэвэл бидний чинь ингээ нас мөчлөг явах тусам өмсөн зүйлс хувцс маань, сонгож байгаа зүйл маань, эдлэл хэрэглэл маань, эмэг бүгж маань, идэж ууж байгаа маань хүртэл өөрчлөгдөд явж байгаа шүү дээ, тий. Тэрийг бол бид нар бүтээх шин чанараараа өөрийгөө дахин бүтээж байгаа, дахин уралж байгаа, дахин шинжилж байгаа гэж ойлгох хэрэгтэй юм байлээ л дээ. Ингэж чадсанараа бид нар бол усны урсгал шиг урсгах боломжтой, өөрөө сайлгарч байгаа асар гэрч хүчийг мэдрэх, удирдах, командлах боломжтой болж байна гэж ойлгож байна. Ингээд бид нар урсаж чадахгүй өөрөө өөрийгөө хаах тохиолдлууд байдаг. Ер нь одоо ингээд миний ажлын онцлогоор олон хүнтэй уулздаг, ажил хийдгийн хувьд эмэгтэйчүүдээ харахаар ихэнх эмэгтэйчүүд урсгалаа хаачсан байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр би өөрийгөө дахин төрж гинэ гэдгээ мэдэхгүй, дахин төрөх боломжтой гэдгээ мэдэхгүй, өөрийгөө шинжлэх ур чадвар байгалаасаа заяагцсан гэдгээ анзаарахгүй өөрөө өөрийгөө дараад байдаг. За би юу ч юмсан яах вэ? Ямар ч одоо цэвэрхэн левел болооч гэдэг юм уу те. Одоо хувцтай л байвал болоо. За үс гэзэн мэн ямар ч байсан яах вэ? Шуугаад боосон ч байсан яах вэ гэх нэг бид нар нэг ажлын ачаалтаа дарагдсан үедээ ч юм уу амьдралаасаа ирчүүч авахгүй үедээ нэг тийм болчдөг штэ. Толон дараад өөрийгөө хараад өчнөө олон өрчлөө гарч ирээд нүд нь ядарсан ч гэсэн за яах вэ ажил маань. За яах вэ амьдрал маань гэдэг нэг өөрийнхөө орон зайг хайраар усалж чадахгүй үе бол танд тохиолддог, надад ч тохиолддог, бид нарт бүгдэнд нь тохиолддог. Энэ бол нөгөө өөрийгөө дарж байгаа хэлбэр юм байна. Ингээд энерги дарчихлаар энергийг гацалт үүснэ. Нөгөө цацдаг байсан энерги бид нар ч цацах ёстой шүү дээ, бүтээх ёстой шүү, урлах ёстой, одоо урсгах ёстой энерги шүү дээ, тий. Гэтэл бид нар ч энерги гацаачтай юм байлээ л дээ.
ингээд гацаачаараа өөрийгөө илэрхийлж чадхаа болно. Би бол эмэгтэй хүн юм аа. Энэ нийгэмд өөрийн гэсэн орон зайтай юм аа. Гэр бүлдээ би өөрийн гэсэн орон зайтай байх ёстой юм аа. Хам талын эргэн тойроо хан ижлийнхаа дунд ч гэсэн би өөрийн гэсэн орон зай юм аа. Би хин нэгний өмч биш юм аа те. Би өөрөө сүнсний аялал хийгээ явж байгаа эмэгтэй байдгаал юм аа гэдгээ олж мэдрэх ёстой байт юм бэлээ. Урсгаагүй, гацаагаагүй хүмүүс бол энийг илэрхийлж чадна. Гэтэл та эмэгтэй гэдгээ мэдхгүй өөрийгөө урсгаж чадахгүй, гацаачихсан тохиолдолд та өөрийгөө илэрхийлж чадахгүй. Эмэгтэй гэдгээ чилж чадахгүй, ээж хүн гэдгийнхээ онцлогийг ярьж чадахгүй, ингээд нэг ажил, амьдрал, өдөр тутмын аар сархан жижиг шажиг зүйлтэй гацснаасаа болоод гоо үзэсгэлэнгээ мартна. Өөрийн давуу талаа мартна. Эмэгтэй хүмүүс ярьдаг штеп. Тэр ямар гоё эмэгтэй вэ? Би надад ийм гоё нүд байхгүй, надад ийм гоё хамар байхгүй, надад ийм гоё бие байхгүй ч юм уу. Үгүй дээ, эсрэгээрээ таны энэ бие гэдгийг ч уралж болд юм байна. Гоо үзэсгэлэн гэдгийг чинь ч уралж болд юм байна. Хамгийн гол нь үс гизэг хувцлалт бүх юм чинь бүтээж болд юм байна. Гол нь дотоод энерги. Эмэгтэй хүний дотоод энерги гэдгийг бол хинч гаднаас нь бүтээж чадахгүй, та өөрөө л өөртөөгөө ажиллаж бүтээдэг зүйл байд юм байна л та. Юу вэ гэхээр жинхнээсээ эмэгтэй хүний хүс гэдгээ хүндэтгэж, түүнийг мэдэрч, түүндээ талархаж, түүнийхээ давуу талыг олж харж, сул талыг нь гацаахгүй, зогсоохгүй хайраар услаж цаашаа өргөжлүүлэх хэрэгтэй байд юм билээ. Чакраны хувьд ярих юм бол бид нар ингээд үндсэн 7 чакратай хүрд гэдэг нь дэлхий дээр байна. Хүн болгонд 7 урд байд юм байна гэдээ одоо цэцэн цэлмэг хүмүүс хуваарьлаад гаргаад ирсэн байна. Эмэгтэй хүний сүнслэг талбар бол эмэгтэйлэг урсгалын мэдрэмжийн чакра бол энэ зүүн сонгийн чакра, эсвэргээрээ зүрхэн урдны анахата урдны чакра, хоолон чакра буюу вишуда урдны чакра юм билээ л дээ. Тэгэхээр эдгээр чакрануудыг буюу оюуны урдуудыг эдгээр тусмаа та дахин эмэгтэй хүн болно. Та дахин төрдөг гэсэн. Дахин төрнө. За хоолон чакра гэдэг бол илэрхийлэх буюу ярих, хайртай хүмүүстэй хайраа ярина, бүтээлч байдлаараа дуу хоолоогоор илэрхийлнэ, мэдлэг боловсрлоо дуу хоолоогоор гаргаж ирэх боломжтой хүрд байгаа. Зүрхэн урд гэдэг анахата гэдэг ногоон өнгийн хүрд байдаг. Хоёр хөхний голд байрладаг. Энэ нь бол ерөөсөө биднийг хайрлах гэж төрсөн юм шүү. Энэ зүрхэн урд гэдэг чинь эмэгтэй хүний хувьд таагдах ёсгүй шүү, чулуужих ёсгүй шүү, блоклогдох ёсгүй шүү. Өөрийгөө хайрлаараа, бусдыг өөрийгөө хайрлсан эмэгтэй бусдыг гүн гүнзгий утгаараа хайрлаж чадна гэдэг энэ ухаалс гэрлэг, энэ хүрд гэдэг зүйл бидэрт дамжуулж хэлээд байна л та. Түүний дараа зүүн сонгийн мэдрэмж. Нөгөө эмэгтэй хүн чинь би зүүдлээ гэж басаад ирдэг үстэй. Би удам судраа зүүдлээ, өөрийгөө зүүдлээ, тийм болох гээд ах шиг байна. Жохон таагүй болох гээд ах шиг байна. Ингэж гэрээ хамгаалсан, ингэж одоо нөгөө орчноо засъя гээл те. Энэ юу гэсэн үг вэ гэхээр сүнслэг мэдрэмж буюу энэ мэдрэмж мэдрэхүй чинь зүүн сонгийн мэдрэмж маань эмэгтэй хүнд илүү давуу байдлаар олгогдсон байт юм байна. Бид нар тэгэхээр илүү их давуу талтай гэсэн. Дотоод дуу хоолойтой холбогдох боломжтой бүтээх урсгах шин чанарыг авч төрсэн эмэгтэй хүн та өөрөө энэ зүүн сонгийн мэдрэмжийг илүү их дэлхийн ертөнцөөс авсан гэсэн. Тэгэхээр дэлхийн ертөнц нөө Адам Ява гэдэг шиг эрэгтэй эмэгтэй хоёр бодгол ин арга бэлгийг бүтээхдээ эмэгтэй нь зүүн сонгийн ав, эрэгтэй нь бүтээх шин чанар буюу бий болгох тэр шин чанарын ав гэд хуваарлцсан байлээ л дээ. Тэгэхээр бид нар бол дэлхий зам ёс бурхтаас цаанаасаа л мэдрэмж зүүн сонг харамгүй авч төржээ. Тэмч учраас бясалгал хий, залбирый, мөргий, тарин уншин, ингээд тэгээ удам судраа засъя гэд хин яваад байна эмэгтэй хүн хөвчлэн явж байгаа штэ тий. Гэхдээ эрэгтэй хүн зүүн сон мэдрэмж байхгүй гэж хэлээгүй, эсвэргээрээ эмэгтэй хүнд арай илүү олгогдсон юм байлээ гэж ойлгож болно. Тэгээ би нэг үгэнд дуртай. Энэ бол цэцэг бүхэн дэлгэрдэг. Энэ үг ч гэсэн намайг одоо шинжилж, намайг өөр юм шинээр төрүүлж байсан. Юу гэхээр би өөрөө ч гэсэн эмэгтэй хүн гэдгээ, ээж хүн гэдгээ, эцэгтэй хүн гэдгээ, за мөн хайрын энерги гэдгээ мартцсан явж исэн, туйлдцсан явж исэн, зүс царайгаач анзаарахгүй, үг яриагаач анзаарахгүй, ялдан байдлыг хүнд эрхлэн гэдгээ юу гэдгийг ч мэдэхгүй явж исэн одоо он жилүүд надад байдаг юм аа. Тийм ч учраас эмэгтэй хүн болгож өөрийгөө дахиж төрүүлэх гэж маш их хичээж байсан. Тэр утгаараа би энэ одоо мэдлгүүдийг ойлгож, таньж, анзаарч авсан гэх юм уу. Энэ мэдлгүүдийг би зохиоцсон биш, энэ угаасаа байгаль дэлхий одоо зам ясанд байсаар ирсэн. Үүнийг зүгээр анзаарч харсан бүх хүмүүс нь ойлгоно. Би зүгээр анзаарсан юм аа л гэдгийг та нартай хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр цэцэг бүхэн өөрийнхөө цагийг ирэхээр дэлгэрдэг. Хинч яаруулж чадахгүй. Таныг өнөөдөр чи дэлгэрээч, чи гой болооч гэж хинч таныг албадаж чадахгүй. Хинч таныг мөн дэлгэрэх гээд өөрийгөө шинээр төрүүлэх гээд явж хахад хинч таныг зогсоох ирэхгүй. Тийм учраас хүн гэдэг юм чинь өөрөө л хийжээж баяждаг, өөрөө л хийжээж учрыг олдог зүйлүүд гэж бас байна. Тийм учраас таны цэцэг одоо таавал цэцэг дэлгэрэх гэсэн таны асуудал мөн яг цаг нь болохоор хүн өөрөө дэлгэрээд эхэлдэг. Өөрийнхөө зүс царайг хараад, үзэл бодлыг хараад би нэг л болохгүй байна да. Би ийм байгаагүй дээ. Би илүү гоё байх ёстой доо гэх мэтчлэн бодлууд буюу дотоод дуу хоолой төрж эхэлдэг. Тэр дотоод дуу хоолой төрж эхэлсэн тэр цагаасаа өөртөөгөө ажиллаж эхэлснээр та нээгддэг.
Хаалттай алга байснаа нээгдэж эхэлдэг байна. Урсгадгүй энерги байснаа урсгаж эхэлдэг байна. Бүтээж чадахгүй байснаа бүтээж чаддаг болдог байна. Тэгэхээр та эмгтээлийн энерги алдчихгүй, итгэвтэй нүггүй нүг гэдгийг ялгаж харахын тулд та нөгөө бүтээж чадж байгаа юу? Шинээр төрж чадж байгаа юу? Та нөгөө шин зүйлийг одоо санаачилж чадж байна уу? Энэ нь бүх зүйл дээр шүү. Амьдрал дээр, ажил дээр, гэр бүл дээр. Та ажил дээр бүтээгч чадж байгаа юу? Ажлынхаа хүү хэдүүлээ нэг ийм төсөл боловсруулчих. Ийм одоо санаачилчих. Энэ өрөөгөө ингэж засчих. Энэ ажилчид руугаа хандсан ийм үйлдэл хийчихгээл дандаа л эмэгтэй өнөөс айдиа, шин санаа буюу бусдыг сайжруулах бодлоод гардаг штэ тий. Энэ нь бол яг нээгдээд байгаа л гэсэн үг юм байлээ л дээ. Ингээд өөрийгөө буюу бусдыг хайрлаж сурж байгаа мэдрэмж юм байна, туршлага юм байна. Өөрийгөө олох гээд өөртөө ажиллаж байгаа л эмэгтэй юм байлээ л дээ. Өөртөө буюу бусдтай ажиллаж байгаа эмэгтэй хүн гэсэн үг. Тэгэхээр гүн санаандаа бол та эвдэрчихсэн юм шүү дээ. Эмэгтэй хүн гэдэг чинь бас энэ дэлхий дээр байдаг амьтан аймагу бүхэл юм эвдэрдэг шиг эвдэрдэг юм байна л да. Эвдэрчгээрээ ямар болдог вэ гэхээр тэмцэгч болоод, гүйцэтгэгч болоод тий. За тэгээ ууртаа уцаартай болоод нөгөө ялдам хайрын энергиудаа мартаад, блоклоод, зогсоогоод, ширүүн дөрөн болоод өөрийгөө толон дарсан чи эрэгтэй ч юм шиг, эмэгтэй ч юм шиг тий. Заримдаа бүр хүүсэж мартцсан юм шиг тохиолдлууд бид нар тохиолдоод идэм байлээ л дээ. Тэгэхээр би танд өнөөдөр сануулж хэлэх гэсэн. Хэрвээ та эвдэрчихсэн юм шиг санагдаад байгаа бол дахин төрөхөд бэлнэ үү? Та дахин төрөх цаг болж ийн гэж үзэж гин үү? Таны дэлгэрэх цаг чинь ойртсон байна уу? Холдсон байна уу те? Та дахиад дэлгэрэх юм уу гүм үү гэж ингэж асуумаар байгаа байхгүй юу? Өвдөлт бол төгсгөл биш ээ. Эмэгтэй өвдөлтүүдийг мэдэрдэг. Би ч гэсэн эмэгтэй учраас мэднэ. Төрхийн өвдөлт, хайрын өвдөлт, шархлалын өвдөлт, ганцаардлын өвдөлт, нөхрөөс авсан одоо янз бүрийн мэдрэмжийн өвдөлт, эрэгтэй хүнээс авсан, хөгшин хүнээс авсан, гэр бүлээс авсан гээл те. Янз бүрийн байдлаар бид нар бол өвдөлт мэдэрдэг. Гэхдээ өвдчихсэн гэдэг нь төгсчихсэн гэсэн үг биш аахгүй. Эсвэргээрээ бид нар өвдчихөөрөө би төгсчлөө гэж ойлгоод байдаг. Би ч гэсэн тэгж ойлгож байсан. Зүрх сэтгэл маань өвдөлттэй үед за би ингээл дууслаа те. Одоо зүгээр болий. Сайхан зүгээр ингээл баг өдөр хоног шар норбор өдрүүд өнгөрөөл байж гэж бодсон ч үнэндээ тийм зүйл болоогүй. Юу гэсэн үг гэхээр за болий тань 5 жил бай гэж бодъё. Багтаа гэж бодъё л та. 5 жилийн дараа та мөнхсөн амьдралаар одоо цаашаа явах байлаа гэж бодоход 5 жилч асрах хугацаа. Ер нь 5 хоног байсан ч асрах хугацаа байхгүй. Энэ асрах хугацааг өвдөөд төгсгий гэж бодож байгаа бол та дахин төрөх тэр цаг мөч чинь яг тэр моментод эхэлдэг гэсэн үг. Таны амьдралыг сэргээж байгаа момент бол та би өвдчихсэн юм байна, би төгсчихсэн юм байна гэж бодож байгаа тэр үед та дахиад шинээр төрөх боломжийг дэлхийн ертөнцид танд бэлгэлж байна гэсэн үг. Тэгээ тэр үеийг л одоо олж харах ёстой юм байлээ, алдагдуулахгүй байх ёстой юм байлээ, хувирах ёстой юм байлээ. Эмэгтэй хүн гэдэг чинь алдагдаад ирэхээрээ одоо бүр үнэхээр аимшигтай болд юм байлээ. Мөн хувирч чадсанараа үнэхээр үзэсгэлэнтэй болд юм байлээ. Үзэсгэлэнтэй болоод ирэхээр та өөрөө өөрийгөө олох гэхээсээ илүү та өөрөө өөрийгөө санаж эхэлдэг. Нэрээ миний зүрх сэтгэл ийм үзэсгэлэнтэй, би дотоод гоо үзэсгэлэн байна, ийм үзэсгэлэнтэй, би өөрийн гэсэн гоо үзэсгэлэн эд одоо тэ эддис одоо эргэтэнтэй төрсөн гэдгийг ингээд ойлгоод эхэлд юм байлээ. Тэгэхээр та яг одоо надтай хамт байгаа бүх хүмүүс нүдэн ханаад өөрөө өөрийгөө эмгтээлэг шин чанарыг бодё. Танд ялдам зан чанар байгаа юу? Зөөлөн зан чанар байгаа юу? Бүтээх шин чанар байна уу? Мэдрэмж мэдрэхүү байна уу? Та өөртөө болон бусдад дурлсан уу? Хэн нэгэнд хизээ нэгэн цагт дурлах мэдрэмжийг авч байсан уу? Гэтэл нэг алдаа яриад байдаг бид нар. Ярддаг ч гэж би ч өөрөө тэгжил боддог байсан. Юу гэхээр энэ хүн болохгүй байна. Энэ хажууд байгаа хүн намайг услахгүй байна. Намайг хайрлахгүй байна. Намайг олж харахгүй байна. Тэ намайг дэмжихгүй байна. Тийм чи би яаж шинжлэхдэх юм? Би яаж гоё байхын энэ төр гэд яриад байдаг. Үнэндээ таны гоо үзэсгэлэн эмгтээлийн нэрэг байна гэдэг нь хин нэгнээс хамааралтай зүйл биш юм байлээ л дээ. Эсвэргээрээ та л өөртөө дурлж чадах юм бол та дахин өөрийгөө одоо төлжүүлж дахин төрүүлэх боломжтой байдаг юм байлээ л дээ. Тэгэхээр бид нар бас нэг алдааг энэ лайваараа засъя гэж бодож байна. Юу гэсэн үг вэ гэхээр та ингээд хин нэгэн таныг унтраагаад байгаа юм шиг, хин нэгэн таныг гацаагаад байгаа юм шиг санагдаж байгаа. Та өөрийгөө бүрэн хайрлаж амжаагүй байх гэсэн үг юм бэлээ. Та өөрийгөө бүрэн хайрлаж эмэгтэй чинь бусад хүмүүс дарах гад байхад, хаах гад байхад таныг бүр ингээд одоо тий доош нь хийгээд доромжлоод байхад хүртэл яг охин шиг босож ирдэг. Та өнөөдөр хэдэн настай хэн байх нь үл хамааран. Өнөөдөр та 70-тай байна уу, 80-тай байна уу, 60-тай байна уу, 30-тай байна уу, 20-тай байна уу гэдгээс үл хамааран та эмэгтэй хүсдэл төрсөн бол энэ дэлхийн ертөнцийг орхитой эмэгтэй хүсээрээ л орхино. Дундаас нь те 40 наснаас нөө за би эрэгтэй боллоо гэж чадахгүй шүү дээ тий. Нөө гендер янз бүрийн асуудал байхгүй л бол. Тийм учраас бид нар манай хичээлийн багш ярьдаг байсан байхгүй юу? Өөхөختөө хүртэл өний битээ онгой бол та нар гэл яг нөө оюутан сурагчдыг ингээд жоохон итгэжүүлэх гэдэг үзээд шүү дээ тий. Жоохон дэмжиж хатуу үгээрч гэсэндээ юм ойлгуулах гэдэг чигээд байгаа байхгүй юу? Тэгээ манай нэг доктор профессор багш хэлжсэн хичээлийн лекцэн дээрээ өөхөختөө хүртэл битгий хүнд онгой болоо тий. Чи одоо өөхтэй хүртэл өөрийгөө гарчаатай байлгал да. Үгсэн цогц чи хүртэл дахиад цаашаа аялал туулд юм а. Дахиад нөгөө нэг ноорог доор нэмчнэр одоо зөндөө олон хүмүүс таныг үгсний чинь дараа хүртэл таныг очиж хардаг байхна штэ.
Тийм учраас бид нар чи ерөөсөө энэ дэлхийн ертөнцид хариуцлагатай хандаад өөх өдөр хүртэл өөрийгөө хамгийн гоё оронд тордож хайрлах хэрэгтэй юм байна. Хамгийн сайхан хувцсыг өөртөө өмсүүлэх хэрэгтэй юм байна. Хамгийн сайхан хоолыг өөртөө зарцуулах хэрэгтэй юм байна. Хамгийн гоё үгийг өөртөө хэлэх хэрэгтэй юм байна. Ингээд өөрийгөө хайрлаад туслаад дахин төрүүлцэх хүмүүс чинь хажууд хүмүүстэй төрүүлээд идэв юм байна. Нөхрийг гож шинээр төрүүлэх боломжтой болдгийм байна. Хүүхдээ шинээр төрүүлэх боломжтой болдгийм байна. Ажлаа, амьдралаа, мэрэгжлээ, дэлхийн ертөнцөө нийгмээгээд бүгдийг нь амь оруулах чадвар надад танд байна гэсэн. Яг одоо энэ лайв дотор байгаа бүх эмэгтэйчүүдэд байна гэсэн. Тэгэхээр та өөрийгөө амь оруулж чадсан уу? Та амтай гэдгийг мэдэрч гин үү? Мөн та бусдыг амь оруулж чадж гин үү? Ийм одоо сэтгэл зүйн бэлтгэл байна уу? Таны цаг босно уу? Та яг одоо бэлэн байна уу? Таны дотор чинь нөгөө л их өөрхөн охин байгаа шүү дээ. Та хэдэн настай ч байсан гэсэн. Одоо ингээд миний урд орж ирээд 60 настай ихчихсэндээ би ингээд нөө намайг одоо хүмүүсийн ингээд ярьж байгаа туршлага те энэ нэг охин гэж ярьсан гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг дотор нь хөөхөн залуу гинэн цайлган охин эмэгтэй те тэр жоохон хүүхэд нь амьдарсаар л байдгийн байлээ. Тийм учраас энийг одоо өөрөө мэдэрч дотоод хүчээ нэг цаг болсон учраас бидэрт маш их эрчүүч байдаг шүү. Бидэрт эвтэй байвал эсэргээрээ дахин төрүүлэх, дахин босгох боломж байдаг шүү. Гадаад гоо үзэсгэлэн гэдэг чухлаа. Дотоод гоо үзэсгэлэн гэдэг мөн адил чухал. Тэгэхээр гаднаас нь ганцхан биш, дотроосоо ч гэсэн хамтдаа балансыг тэнцвэртэй авч явах хэрэгтэй юм байлээ л дээ. Нэг жишээ хэлэхэд, за танд усны тэрэг бай гэж бодоход нэг усны тэрэг нь айгүй том, нэг усны тэрэгнийх нь дугуй нь айгүй том, нэг дугуй нь жижигхэн байлаа гэж бодоход та араас нь төрж байгаа хүн ядарна уу гэхээс нөгөө очих газар очиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө гадаад болон дотоод гоо үзэсгэлэнгээ балансыг алдуулчаар гаднаасаа л гоё дэдэг мөртлөө дотроо нэг хинч биш. Тэ одоо нөгөө өөрийнхөө яг мөн чанарыг олоогүй эмгтээлэг чадвараа нээгээгүй хүмүүс бол яг нөгөө жижиг том дугуйтай тэргийг төрөөд байна гэсэн үг юм байлээ л дээ. Эсвэргээрээ дотоод гоо үзэсгэлэн бий болж хангагдсны дараа гадаад гоо үзэсгэлэн хангагддаг. Энэ хоёр баланс тэнцүү байвал игч байсан багч байсан тавал урагшилдаг гэсэн үг. Амьдралд өөрчлөлтүүд гарна, нэхвчлэн хүрээлэн буй орчноо бид нар чинь бүтээх гэж төрүүлэх гэж үүссэн юм болохоор өөрөө ингээд өөрийгөө бүтээсэн эмэгтэй ерөөсөө өөрчлөх буюу хүрээлэн буй орчноо улам илүү үзэсгэлэнтэй болох гал хичээдэг юм байлээ л дээ. Тэрнээс биш за би гоё алчлаа боллоо одоо болно гэдэггүй юм байна лээ. Эсвэргээрээ бид нарт нөгөө бусад эмэгтэйгээ босгож ирэх гээл бусад одоо нэг хүүхнүүдтэй нэг гоё зүйл хэлчихээрээ хүү өстө би тийм үйлчлэгэнд орсон чи үнэхээр гоё байд юм байлээ. Тэр массаж чи өстө гоё байд юм байлээ гэл автоматар тараагаад идэг штэ тий. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар чи хүрээлэн бай орчноо илэрхийлэх гэж өөрчлөлтийг авчрах гэж бүтээх гэж үүсгэх гэж нөгөө төрүүлэх гээд байгаа бодгаал учраас энэ мэдээллүүдэд дамжуулаад дуугаа яаж чадахгүй цаашаа хүмүүст хүргээд идэх юм байлээ л дээ. Тэгэд гинтийн байдлаар нөлөөлж болзошгүй амьдралын үйл явдлууд байдаг л да. Нөгөө өөрийгөө гацаахад юу нөлөөлдөг вэ гэхээр амьдралын зовлон, зүдгүүр, асуудал энэ бүхэн шалтгаан. Гэтэл яг томоос том шалтгаан гэхгүй. Шалтгаан томоос том танд ямар ч одоо зовлон, зүдгүүр ямар ч асуудал тулгарсан байсан гэсэн тэр зовлонд таны гоо үзэсгэлэн хамаагүй. Таны дотоод буюу одоо гадаад гоо үзэсгэлэн ч юусоо тэнд одоо өнгө алдах, бүдгэрэх, одоо өнгө зүсээд тэг гундах ёсгүй гэсэн үг. Тэр тусмаа амьдрал тэр тусмаа танд хэцүү ингээд санагдаад байгаа бол тэр тусам нь өдөөж өг. Тэр тусам нь сэргээж өг. Тэр тусам нь улам илүү усалж өг. Хаа сайгүй одоо ер нь ингээд зовлон кайхан бол хаа сайгүй байгаа шүү дээ, тэ? Ганцхан танд тохиолдоод байгаа юм биш бүхэл хүмүүс тохиолдож байна. Гэтэл ямар нэгэн зовлонгийн шалтгаанаар би эмэгтэй гэдгээ мэдэхгүй байна. Эсвэл би одоо ийм хүн болчихсон ч гэдэг юм ингэж одоо бодож байгаа бол та нөгөө нэг өөрийгөө хаацсан юм шиг үстэй, энерги гацаацсан юм шиг үстэй. Ямар шалтгаан, ямар ч асуудал тохиолдсон үл хамааран та дотоод болон гадаад ирч хүчээ нээх хэрэгтэй. Та дотоод гоо үзэсгэлэн, гадаад гоо үзэсгэлэнгээ илэрхийлэх хэрэгтэй. Дотоод гоо үзэсгэлэн, гадаад гоо үзэсгэлэнгээ баланс ингэ тэнцвэртэй авч явах хэрэгтэй юм байлээ. Ингэж ирэхээр л бид нар чи ер нь сайн сайхан амьдрал гэдэг зүйлээ мэдрэн амьд гэдгээ мэдрэн те амьдралтай үйл явдлаар дүүрэн байна. Зарим хүмүүс нэг кино шиг амьдрал, зарим хүмүүс нэг юм гаццсан юм шиг өглөө гараад орой гэл нэг юм нэг тойрогт орцсон байдаг штэ тий. Тэгмүү тэр хүний л амьдрал адал явдалтай болохоор тэр хүн гоё амьдраад тань ямар ч адал явдал байхгүй. Таны жамс чинь зүгээр л өглөө гараад орой ийм байх байсан юм уу? Таны зурагцсан зураг төрсөн төөрөгч юм тийм байсан юм уу гэвэл үгүй. Эсвэргээрээ та нөгөө амьдралаа адал явдалтай болгох тэр нөгөө энерги урсгалаар нээгээгүй байх гэсэн үг. Энерги урсгал нээгдээд ирэхээр юу тохиолддог вэ гэхээр хүмүүс маш зоригтой болдог, өөрийгөө илэрхийлж чаддаг болдог, өөрийгөө дахиад төрүүлдэг, цусаа сэлбдэг тий. Дахин өөрөө өөртөө нухацтай ажилдаг. Юу вэ гэхээр эцэгтэй болсон эмэгтэй хүн чинь дахиад шинэ мэдлэг хэрэг болно эцтэй. Одоо жишээ нь би анх удаа ээж болж байхдаа анх удаа хүүхд тасарч үзчихсэн учраас анх удаа хүүхдийн ясаргаа гэдэг юм уншиж судалж байлаа. За түүний дараа
байлаа, эрүүл мэнд унш судалж байлаа, хүүхдийн хооллолт гэл нөө бид нар тохиолж байгаа амьдралын шинэ үйл явдлаас шалтгаалаад эмэгтэй хүнд чинь шинэ мэдлэг, шинэ боловсрол, шинэ үйл явдал өөрчлөлт хэрэгтэй болдог. Түүнийгээ бид нар дахин төрөлт гээд одоо нэрлэх юм бол энэ нь хэлбэртэй болж ирнэ гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр зүгээр нэг юм үйл явдал те эмэгтэй хүн л алган төрдөө штэ. Эмэгтэй хүн л алган хүүхд төрүүлдэг штэ гэдэг энгийн үзэгдэл биш, эд шидийн үзэгдэл болж байгаа гэсэн. Энээсээ те дахин боловсроод, дахин хөгжүүлээд, дахин өөрийнхөө боломжийг олж хараад эзэгтэй болсон эмэгтэй өөрөөр төрөх ёстой, ээж болсон эмэгтэй өөрөөр төрөх ёстой. Яагаад юм бэ? Яагаад үл энэ эзэгтэй болоод ээж болж ин гэдэг чинь зүрх сэтгэл бай анахаатаа урдан дээр үйл явдлууд өрнөд байгаа байхгүй. Анахаатаа буюу хайрын урдан дээр үйл явдлууд өрнөд байгаа учраас тэрнээс одоо хөгжиж, боловсрч, шинжлэгдэх ёстой гэсэн. Дээрэс нь мөн тэр үйл явдлаасаа одоо ээж болж байгаа, эзэгтэй болж байгаа үйл явдлуудаасаа дахиад өөрийгөө бэлэн болгоно. Хувцалж эхлэн гэсэн. Хүнээр бол те. Хүн та ингээд гадаа гараад нийгмийн амьдралд оролцохдоо хувцсгүй гарчих юм бол одоо юу болох вэ? Та чи одоо явж чадахгүй зү. Тэр шиг бид нар чи эмэгтэй хүн болохдоо бэлдээгүй, ухамсарын ойлголт байхгүй, хүлээмжшөөрч чадаагүй, өөрсдөө онцгой гэдгээ мэдэж чадахгүй бол дахиад цаашаа явж чадахгүй юм байлээ л те. Тэгэхээр ер нь бол өөрийгөө хувцлана гэдэг нь амьдралд тохиолж байгаа үйл явдал бүхнээсээ, туршлага, зовлон, шаналл бүхнээсээ дахин өөрийгөө шинээр төрүүлж, дахин өөрийгөө эхлэхийг хэлээд байгаамаа. Дахин эхлэх, хизээч буужиг, хизээч бу загс, хизээч бу гац, харин эсэргээрээ энэ шин чанараа өөрийнхөө амьдралдаа бүр юм баримтал. Би бол эмэгтэй хүн. Тийм учраас би дотоод болон гадаад гоо үзэсгэлэнтэй байх нь бүр миний үүрэг, миний жамяс, миний хувь тавилан, миний өөрийн амьдралын зорилго юм а гэдгийг л ойлгох хэрэгтэй байлээ. Тэрнээс биш за мөнгөтэй олчоод гоё олъё. Эсвэл нөхөр маань намайг хайрлаад халамжлах юм бол, услах юм бол гоё олъё. Эсвэл би тэгчээд ингэчээд гих ёсгүй юм байлээ. Дээрэс нь бид нар эмэгтэй хүн болно гэдэг чинь бие физиологт маш олон гормоны өөрчлөлтүүд болдог те биологийн хувьд. Гэтэл ганцхан биологийн хувьд өөрчлөлт болохгүй байхгүй. Сүнсний мэдлэгийн хувьд, сүнсний туршлагын хувьд маш олон шин чанар, үйл явдал, адал явдал тань тохиолдож байгаа гэсэн үг. Тэр адал явдлуудаа бүр нээгээд те за би чинь дахиад одоо өөрчлөгдөх ёстой шүү гэдгээ өөртөө эмэгтэй та, ээж болж байгаа та, эзэгтэй болсон та, эмээ болж байгаа та өөртөө хүлээн зөвшөөрөх ёстой юм билээ. Эмээ болсон хойноч өөрийгөө эмэгтэйгээ мэдгүй, хүнд гоё зөвлөгөө өгч чадахгүй, өөрийгөө нээж өөрийнхөө энерги урсгалыг урсгаж чадаагүй хүн бол эргэн тойрныхоо орчны хүмүүсийг ч урсгаж чадахгүй, тэдрийгээ ч бүтээж өөрчилж чадахгүй гэсэн. Тэгэхээр нөө үлгэрлэх биш, өглөх биш, үлгэрлэх ёстой юм байлээ л дээ. Тэгэхээр намайг ингээд өгөөч надад ийм хэрэгтэй байна. Тим аваад өгөөч, тим аваад өгчвол би ингээ гоё болох гэдэг гэж хэлэхээсээ илүү өөртөө ихтэй шууд өөрийгөө барьж авах хэрэгтэй юм билээ. Барьж аваад өөрийгөө дахин төрүүлээд цусаас сэлбэх бүрдээ, уйлрал өөрчлөгдөх бүрдээ, амьдрал тохиолж байгаа үйл явдал орж ирэх бүрдээ л өөртөө тань юу хэрэгтэй вэ? Тухайн нөхцөл болгонд танд шин зүйл хэрэгтэй байхгүй юу? Шин мэдлэг, шин хүч, шин ухамсар, шин хүн, шин хүрээлэл, шин найзууд гэд хэрэгтэй болдог. Ингэж чадах юм бол та уйдгартай биш, бардам амьдарч чадна. Одоо та уйдгартай амьдраад байгаа бол энэ сувгуудаа нээж чадахгүй байна л гэсэн. Эсвэргээрээ та бардам, хүсэл тэмүүлэлтэй, сонирхолтой амьдрахын тулд өөрөө өөрийгөө хайрлах ёстой гэдгийг энэ одоо лайваараа дамжуулан та нартай хэлэх гэсэн юм. Лайв хийгээд та нартай би илчлээд хэлж ин гэдэг нь энерги хөдөлгөөн ороод хэлчлээ. Юу гэсэн үг гэхээр сонсож байгаа та, ярьж байгаа та бүхэн аль алинд нь хөдөлгөөн ороод ирсэн. Энэ юу гэсэн үг гэхээр зүрх сэтгэлд минь зориг, тэмүүлэл, огцон өсөлт гараад ирж байгаа. Энэ гарч ирж байгаа зүйлээр бид нар сэтгэл татам байдлаа дахин санана, өөрийнхөө дотор байсан сэтгэл татам байдал чи юу вэ гэдгээ дахин ойлгож эхэлнэ. Ингээд ирэхээр нөө романтик мэдрэмжүүд хэрэг болно. Романтик гэдэг чинь одоо тий хүү энэ ямар романтик юм бэ? Цэцэг өгөхөөр, хоолнд урихаар, болзоонд явахаар даашин зөмсгөр ямар романтик сэтгэлгээтэй юм бэ гэдэг шүү дээ. Энэ бол яхаа амьдралыг өнгөлөөд байгаа өнгөл юм байлээ л дээ. Тэгэхээр та романтик байж чадж байгаа юу харилцаан дээр? Бусдтай харилцахдаа романтик байж чадж гин үү? Сонирхолтой байж чадж гин үү? Өөрөө өөрийгөө хөгжүүлэхдээ өөртөө романтик байдлаар харилцаж чадж гин үү? Тэ өөрийнхөө тав дахьтай бүсийг олж чадсан юм уу? Өөрийгөө бүрэн бүтэн болгож чадсан юм уу? Хайр гэдэг зүйл чинь цэцгэлдэг, хөгжүүлдэг, тэ цэцгэлүүлдэг зүйл гэдгийг санаж байгаа юм уу? Мартцсан юм шээдтэй гэдэг шиг тэ. Энэ зүйлүүдийг би та нартаа хөдөлгөөн оруулж одоо та нартаа сануулахыг хичээж байгаамаа. Тэгэхээр өнөөдөр надтай хамт байгаа бүх эмэгтэйчүүдтэй хүсэл тэмүүлэлээ саньяа тий. Өөртөө хөөцөлдөж өөрийгөө дахин төрүүлье. Сэтгэл хөдлөлөө мэдрэхэд та бэлэн үү? Таны сэтгэл хөдлөлд яг уу гашуу гомдол байж болно. Эний чинь та сорон чиг өөртөө татаад итгэж чадна штэ тий. Та өөрийгөө урайлж чадах юм бол ирчүж гарч ирж чадна штэ. Тэрнээс хин нэгэн тань дээр ирээд хөдөлж авч яваад чи гаднаас ангиж өөрчлөг, дотроос ангиж өөрчлөгдөөд тэр цаг нь болоог бол хизээч дэлгэрдэггүй. Түрүү ирсэнчлэн дэлхий дээр маш олон цэцэг байдагч цаг нь ирэхээр л тэр цэцгүүд дэлгэрд юм аа. Тэгэхээр та тэр цагийг нь авчираад байгаа хүн хин юм бэ гэхээр та аахгүй юу? Би бэлэн болчлоо.
хүсэж байгаа хүсэлтэй цаг нь ирсэн гэсэн үг. Би өнөөдөр өөрийгөө өөрчлөмөр байна. Өөрийгөө олмоор байна. Гаднаас нь, дотроос нь олмоор байна гэд хүсэл тэмүүлэлтэд дуудлага буюу команда өөртөө илчгээр энэ цаг чинь таны цаг тайм чинь болцсон гэсэн үг юм байлээ л дээ. За тэгээд ингээд өөрөө өөрийгөө олоод шинээр төрүүлж байгаа эмэгтэй яадаг вэ гэхээр дотн харилцаагаа сэргээж эхэлдэм байна. Юу гэсэн үг вэ гэхээр нөгөө хань ажилтаа илүү дотн ярьдаг, илүү дотн мэдэрдэг, илүү дотн ойлголцдог, холбоотой нь илүү бат бих болно гэсэн үг. Гэтэл бид бүхэн унтраад бид бүхэн өөрийгөө цэцэглүүлж чадахгүй, хайрлах чадахгүй байхаараа нөгөө дотн харилцаануудаа гимтээчдэм байна. Дотн биш болоод, муудалцдаг болоод, гомддог болоод, тунирхдаг болоод, нүүр харахаа болоод тэ ингээд өөр тийшээ хараад 92 ч нэг тийшээ харах байтал өөр тийшээ хараад яваад өгд юм бэлээ. Тийм учраас энэ дотн харилцаагаа та илүү бат бих байлгахын тулд эхлээд өөрлөгөө орох хэрэгтэй байна л да эмэгтэй хүн гэдэг чинь. Тэгэж хүсэл зорилгодоо хүрчээж өөрчлөлтүүдийг авчирж ээж л бид нар чи өөртөө анхааралтай хандаж, өөртөөгөө ажиллаж тэ энэ хөдөлгөөнд орсон энергиудээ засаж залруулж шинэ орон зайгаа бий болгох одоо боломжтой болдгийм байна. Дээрэс нь та зүгээр нэг оршоод байгаа мó эсвэл та энэ орчлон ертөнцийг бүтээгээд байгаа мó гэдгээ санах хэрэгтэй, оролдлого хийх хэрэгтэй. Нэг удаа, хоёр удаа оролдлого хийж үзснээр за би турахгүй юм байна. За би гоё болохгүй юм байна. За надаа юу ч зохихгүй юм байна гэж ингэ шантарч болохгүй юм байлээ. Дотроосоо гүнээсээ өөрийгөө мэдэрч бинтэрсэн хүнд бол гаднаасаа өстө шуудаа угулсан ч гоё харагдана гэдэг шиг тий. Гоё эмэгтэй болохоор гоё харагдаад байгаа юм биш. Тэр хүн өөрийгөө олцсон учраас, өөрийгөө мэдэрсэн учраас гоё харагдвал учрыг олоод байгаа гэсэн утгатай. Тэгэхээр та эмэгтэйлэг энерги чиглүүлэхийн тулд эрч хүчээ улам илүү урам зоригтой болохын тулд нөгөө нэг шидэт саваа хэрэгтэй юм л та тий өөртөө бодож байгаа за би одоо маш гоё эмэгтэй буюу дотроосоо гаднаасаа өөрийгөө олсон эмэгтэй баймаар байна гэд өөртөө хэлнэ. Энэ хэлж байгаа командтай таны шидэт саваа гэсэн үг байхгүй юу? Ингээд шидэт саваагаар өөрийгөө догчихлоор та эрэл хайгуул хийж эхэлнэ. Жинхэнэ дуудлагаа сонсно. Жинхэнэ ууртайгаа ажиллана. Энэ шидэт саваа гэдэг нь юу вэ гэхээр ерөөсөө команд буюу бодлыг хэлээд байгаа. Бодлын бие засагдчихж бүх зүйл засагддаг. Бодол дотор орж ирээгүй зүйл хизээж амьдралд орж ирэхгүй. Тэгэхээр бодолтой өөрийгөө гоёор төсөлж харж чадсан, гоёор мэдэрч чадсан, би чинь гоё эмэгтэй юм биш гэдгээ санаж чадсан эмэгтэй бол бодит амьдрал дээр юу ч бүтээж чаднаа, юу ч зориглож чаднаа, юу ч хийж чаднаа, тий. За тэгээд миний энэ лайв намтай болох сүнслэг мэдлэгийн өрөө бол ариун орон зай гэж би үздэг юм аа. Энэ зөвхөн миний ажлын талбар биш. Энэ бол миний дотоод зүрх сэтгэлээс гарч байгаа мэдлэг мэдэгдэхүүн бүхий л зүйлээ сүнслэг мэдлэг болгоно та бүхэндээ хуваалцж байгаа ийм ариун орон зай байдаг. Хэрвээ та энэ сэдвийг ойлгохгүй, сонсохгүй, цаг зав одоо санал бодол нийлэхгүй байвал уучлаарай та энэ өрөөг орхиж явж болно. Эсвэргээрээ танд тэмүүлэл төрөөд та хөтлөгдөөд энергитэй нээгдээд гадаад дотоод гоо зөвслөнгөө ойлгоо санаа нийлж байгаа бол та миний намтай болоод сүнслэг мэдлэг өрөөнд тавтай морил дараагийн сэдвүүдтэй бас танилцж болно. YouTube суваг руу маань ороод одоо хичээлүүдийг маань сонсоод таалагдж байгаа сэтгэлээ илэрхийлээд бусдад дамжуулах тэр ажилд маань тусалж олно гэдгийг хамгийн сүүлийн одоо мөчөд та нартаа сануулж хэлмээр байна. За ингээд үргэлжлүүлэн та нартаа уриалаад хамгийн сүүлийн нэг зүйлийг хэлье. Та бол төсөл ахгүй юу? Хэрвээ та төсөл байсан бол тэр төслийг хамгийн амжилттай байлгахын төлөө бүх тэр төслийн бүрэлдэхүүнүүд хичээдэг үстэй. Бүх тэр төсөлд хамааралтай бүх хүмүүс хичээгээд хамгийн сайнаараа бодоод, хамгийн сайнаараа туршиж үзээд, хамгийн сайнаараа хичээдэг шиг та өөрийгөө төсөл гэж бод. Та энэ төсөл байсан бол таны амьдрал аз жаргалтай, эрч хүчтэй, гайхамшигтай болгохын төлөө та тэр төслийн төлөө юу хийж чадах байсан бэ? Тэгэж бодоод тэр төсөл, тэр зурсан зургаа хүсэл тэмүүлэлттэй, сонголттой, үйл явдалтай үргэлжлүүлэн боловсруулаарэ. Таны энэ төслийн амжилтын үр шим орж ирэх хүртэл та өөртөө ажиллах ёстой шүү. Эмэгтэй хүн гэдэг бол өөрийгөө төрүүлдэг, өөрийгөө шинчилдэг, өөрийгөө зас залруулдаг. Биднийг төрөхөд, биднийг шинчлэгдэхэд, бидний хүсэл тэмүүлээ олоход өөр хинч биднэрт одоо хамаарлахгүй. Эрэгтэй хүн байх ёстой, одоо хин нэгэн дэмжих ёстой үгүй юм аа. Та л өөрийгөө дэмжвэл таныг дэмжих хайртай дотны эргэн тойрны хүрээлэл чинь маш их байдаг. Дээрэс нь мэдхийг хүслээ болиулж болохгүй юм байна. Эмэгтэй хүн гэдэг чинь юмыг мэдэх тусмаа, ойлгох тусмаа, ухаарах тусмаа шинчлэгдээ явж идэм байна. Юу ч мэдхийг хүсэхгүй, юу ч харахыг хүсэхгүй, юу ч сурахыг хүсэхгүй байгаад ирэхээр л та ч нөө даван толох чадруудаа алдаад, эсвэргээрээ та энерги урсгалуудаа гацаагаад өөрийгөө дахин төрүүлэх тэр мэдлэг чадвараа үргэлжлүүлж чадхаа болчдөг. Тэр юмыг мэдээ гэсэн хүслээ, сурыг гэсэн хүслээ, дахиад цааш нь дамжуулъя гэсэн хүслээ, орчноо өөрчлөе гэдэг хүслээ хизээч алдаарай гэдгийг та нартаа хамгийн сүүлд нь одоо сануулж хэлье. Хүсэл эрмэлзэл гэдэг бол үргэлжлэл гэсэн үг. Өвчлөл гэдэг бол төгсгөл гэсэн үг биш. Өвдөж гэдэг бол та эсэргээрээ өөрийгөө эмчлэх цаг болсон гэсэн үг. Эмэгтэй хүн гадаад дотоод сорилтуудаас ухрах ёсгүй. Харин ч эсэргээрээ гаднаас нь дотроос нь үргэлж өөрийгөө өнгөлөх ёстой. Тэгжээж жинхэнэ эмэгтэй хүн
жинхэнэ гоо үзэсгэлэн, жинхэнэ хайр, жинхэнэ анхаатай хүрдэлдэг гэсэн. Хэрэг бид нар жинхэнэ зүрх сэтгэлээ эдгээгээд ингээд усалж чадах юм бол бид нар бол бодис садва буюу энэ дэлхийн ертөнцийг төрүүлдэг. Дэлхий дээр амьдарч байгаа 8 тэрбум хүмүүсийг хэн төрүүлсэн бэ? Хэн энэ дэлхийн ертөнцийн эдийн засаг, дэлхийн ертөнцийн бүтээн байгуулалт, дэлхийн ертөнцийн хичээлийг цаашаа үргэлжлүүлээд байгаа юм бэ? Бид нар байхгүйсэн бол тэр одоо дэлхийн ертөнцийн хүмүүс дахин цэцэглэж төрөх байсан уу гэдгээ бодоод өөрсдийнхөө маш том давуу тал буюу таны гарт алт эрдэнэ шиг түлхүүр байна. Тэр түлхүүрдээд өөрийн дотоод ертөнц рүүгээ орхосоо бүү. Тэр дотоод ертөнц дотор ч өвчлөл ганцаардл айц байж магадгүй. Тэр болгонтой нүүр тулаад ярилцаж шийдлээ олоо тэгэж өөрийгөө эдгэж чадсан хүн бол сорилтоос ухрахгүй. Эсвэргээрээ сорилтыг давн туулах хүч чадал эрч хүч нь танд хангалттай байгаа. Энийг бол Жамяс буюу дэлхийн ертөнцийн Гая, дэлхийн ертөнцийн сүнс биднэрт аль хэдийнэ харамгүй өгчгсөн гэж ойлгож болно. Ингээд шаргуу хөдөлмөрлийн үр дүнд гоо үзэсгэлэнтэй хүч чадалтай эмэгтэй би болдог. Гоо үзэсгэлэн гэдэг бол хизээж хөдөлмөрлөхгүйгээр би болдоггүй. Би охиндоо одоо манай охин өсвөр насанд орох гэж л да 11 настай. Тэгээ охиндоо би царай муутай эмэгтэй гэж байдгүй маа харин арчаагүй эмэгтэй л гэж байдیں۔ Тийм учраас одооноос өөрийгөө арчлаарай гэдэг өгүүдийг одоо хэлдэг. Тэгэж одоо илүү хөтлөх гэж хичээдэг гэх юм уу. Тэгэхээр өөрөө өөртөө арчаатай байгаа та бол дотоод гоо үзэсгэлэнгээ эдгэж чадна, гадаад гоо үзэсгэлэнгээ олж чадна. Өнөөдөр таны нас юусаа хамаагүй хэдэн настай байгаа нь амар ажлын онцлогтой байгаа нь та барилга дээр ажилладаг эмэгтэй ч гэж болно шүү дээ. Гэхдээ тэр ажил таныг одоо эрэгтэйлэг болох шалтгаан ч болох ёсгүй. Харин эсвэргээрээ тэр ажлыг хүртэл тэр орчны хүртэл засах ёстой энерги нь танаас уршиж идэг юм а. Ингээд цэцэг бүхэн дэлгэрдэг, хизээ дэлгэрэх хэсэг нь тухайн цэцэг цаг нь ирэхээр дэлгэрдэг. Тэр цагийн түлхүүр нь танд байгаа шүү гэдгийг сануулад өнөөдөр халаавыг энэ хүргээд өндөрлөж байна. Ингээд номтой болог сүнслэг мэдлэгийн өрөөний Мишка авшаалаа. Өнөөдрийн миний сэтэл одоо өнөөдрийн ярьж байгаа сэдэв маань танд жижигхэн ч гэсэн сэтэл өгөөд танд жижигхэн ч гэсэн ойлголт ухаарлыг өгсөн бол та лайк дараарай, шеэрлж өгөөрэй, бас сэтгэлдээ надад үлдээж намайг бас цэцэглүүлж ургуулаарай гэдгийг сануулъя. Тэг өнөөдрийн сэдэв бол надад ярихад маш гоё урсаж гарч ирсэн одоо сэдэв байлаа. Яагаад вэ гэвэл би өөрөө ч гэсэн сорилтоос ухраад өөрийнхөө гоо үзэсгэлэн мартаад өөрийгөө хинбэ гэдгийг ялахгүй явж байсан үе байсан учраас тэг өөрийгөө дахин төрүүлэх гэж хичээсэн учраас дахин төрүүлж чадсан учраас өнөөдөр ингээд өөрийгөө хөтлөөд явж чадчихаа гэж ингэж ойлгож байгаа. Гэхдээ энэ бол төгсгөл биш. Би болцсон. Би одоо бүх ливлийнхаа дээр нь очсон гэж хэлээгүй. Эсвэргээрээ би дөнгөж эхэлж байна. Тийм учраас та ч гэсэн дөнгөж эхэлж байна те. Танд дахиад биднэрт дахиад маш олон өдрүүд байна. Маш олон хугацаа байна. Маш олон энерги байна. Маш олон мэдлэгийг хүлээж авах чадвар байна. Маш олон орон зай буюу хоосон одоо орон зай буюу мэдлэг чадвар, энергиээр дүүргэх орон зай чинь таны дотор байна. Тийм учраас ерөөсөө эргэн тойронд байгаа эмэгтэйчүүдтэй хэлэлтэй те. Хонгор минь өөрийгөө цэцэглүүл те. Эмэгтэйлэг энерги буюу дотоод буюу гадаад гоо цэцлэнгээ олъё. Хамтдаа хөтлөөд явъя те. Хамтдаа өөрчлөгдөе. Та дахиад төрий. Шинээр эмэгтэй хүүхэд төрүүлж байгаа эмэгтэйчүүдэд хэлэлдэ. Чи дөнгөж шинээр төрсөн байна. Өөртөө хэрэгтэй мэдлэгээр өөрийгөө хангаарай. Өөртөө хэрэгцээтэй зүйлээр өөрийгөө харамгүй хангаарай тий. Дөнгөж айлын эцэгтэй болж байгаа эмэгтэйд хэлье. Чи дөнгөж шинээр төрчлөө. Айлын эцэгтэй болно гэдэг бол хүний эхнэр болно гэдэг бол гайхалтай мэдлэг байд юм а. Энэнд суралцаарай. Дахиад цаашаа үргэлжлүүлээрэ тий. Сорилтуудыг даваарай. Сорилт орж ирэхгүй амьдрал гэж юу гэдэг те. Гой айлын эцэгтэй болоод ингээл гой байж байгаа л дуусчих юм бол утгагүй эцтэй. Тэр сорилт орж иржээж, уйлжээж, унжжээж, салжээж, бүлжээж бид нар чи олон зүйлийг ойлгож байгаа шүү дээ те. Тэгэхээр энэ сорилтуудыг бол зовлон гэж харах хэрэггүй, ашиглаж сурах хэрэгтэй юм байлээ. Ашиглаж сурч чадсан хүн бол сорилтоос хизээч ухрахгүй, эсэргээрээ үргэлжлүүлж сурах юм байлээ. Ингээд та өөртөө шаргуу хөдөлмөрсний ачаар өөрийгөө босгож хөгжүүлж чадах юм бол хажууд байгаа эрэгтэйгээ усалж чадна. Хажууд байгаа эрэгтэйгээ бүтээж чадна. Эмэгтэй хүн шинээр төрдөг бол эрэгтэй хүн шинээр боловсрдсан байлээ. Тэгэхээр бид нар чинь бие биегээ батлаад байгаа байхгүй юу? Та төржээж тэр хүнийг боловсруулж जैन тэр хүн боловсрж ээж таныг төрүүлж जैन ерөөсө хин төрүүлж гэдгээс барьцаал чи төрүүлээд намайг хайрл чи төрүүлээд намайг хайрл гэж нэг та барьцах ямар ч албагүй төлхөөр нь хэний гарт байна тэр хүн л одоо үйлдэлээ хийж ээж хөтөлж чаднаа гэж ойлгож болно. Ингээд та нартай сайхан амарцгаарай. Үг олдож хүрээлтлээ, орой боллоо, нэлийн удаан хөрхөө ярилцаж чадлаа. Би бол өөрийнхөө дотроос гол хэлье гэж бодсон одоо ишлэлүүдийг буюу санаануудыг хэлчлээ гэж бодож байна. Миний хэлсэн зүйлүүдийг цааш нь одоо сүлээд, үргэлжлүүлээд, ургуулад, тосолж тордож ойлгож чадвал танд бүтээх чадвар байна гэж ойлгож болно. Ингээд энэ хичээл маань YouTube сувганд байна орно. Хэрэгтэй бол та дахин сонсороо, бусдад санал болгоорой. Тэгээ сайхан амарцгаарай. Дараагийн энергийн
хүсэлслэг одоо мэдлэгтэй ойлголтоороо дахин уулзцаая. Тэгээ эмгтээлэг энергийн тулд би ямар үйлдэл хийх ёстой юм бэ? Надад эхний үйлдэл хэлж өгөөч гэж хүмүүс хэлээд байд юм а. Эхний үйлдэл нь та эмгтэн хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх. Хоёр дахь үйлдэл нь та шинээр төрөх ёстой гэдгээ мэдэрч үйлдэл хийж эрдэм шамдангуу хандах. Гурав дахь үйлдэл нь та судал, унш, ир хай. Тэгээд өөрийнхөө цэцгийг өөрөө олж аваа гэж та нартай сануулмаар байна. Ингээд та нартай хайртай шүү. Номтой болгыг дагдаг бүх гишүүддээ баярлалаа. За тэгээд дараагийн лайваараа уулзцаая. Баяртай.